Муу сурлагатай Джек Ма тэр умтан болсон түүх. Онлайн худалдааг дэлхийд түгэж, алдарт Amazon компанитай өрсөлдөхүйц онлайн худалдааны Alibaba компанийг үүсгэн байгуулагч Джек Ма бүгд найрамдах Хятад ард улсын түүхэн дэх анхны газрын уул уурхайн нефтийн лицензгүй оюуны тэрбумтнаар тодорч байсан билээ. Джек Матай хамтарч Alibaba-г байгуулсан 10 хүмүүс долларын тэрбумтан болж 20 гаруй мянган ажилчтан долларын саятан болсон юм. Өөрийнхөө төлөө ажиллахыг хүсэж байгаа бол бусдын тухай бодох л ёстой хэмээн тэрээр хэлэх туфтай. Өдгөө 55 настай Джек Ма буюу Ма Юн Хятадын өмнөд зүгийн Ханшоу хэмээх жижигхэн хотод 1964 оны 10 дугаар сарын 15-нд төржээ. Коммунист Хятадын нийгэмд төрж өссөнөөс гадна гэр бүлийнх нь амьдрал ядуу тарчгаараа орон нутагтаа алдартай байв. Хөвөнтэй хүрэн мөглөж шаахаа жижигээд үргэлж инээгээд явж байдаг бяцхан маахүг хөршүүд нь яшигтай чалчаа бас тэрслүү хэмээн тодорхойлдог байв. Ма тиймч толгой сайтай хүүхэд байсангүй. Дунд сургуулийн багш нар нь түүнийг хулиган, хоёроос үр дүн авдаггүй, мулгуу хэмээн ад үздэг байжээ. Энэ үед тэрээр бусдын адил хоббитэй хүүхэд байлаа. Теннисний цохоор цуглуулдаг бөгөөд тэдгээрийгээ хооронд нь харшуулж хачин чимээ гаргах дуртай завтай нэгэн байв. 1982 онд дунд сургуулаа арай хийн төгсөөд Ма Юн Бээжингийн их сургуульд элсгээр яв. Толгой хоосон халаас хоосон ч харин Мад амбиц байлаа. Математиктаа муу, дунд сургуульдаа муу сурлагатай байсан Ма Юн 2 удаа эзэлтийн шалгалтанд орсон ч тэнцсэнгүй. Эхний жилдээ математикийн шалгалтын дээр авах ёстой 100 онооноос Ма ганцхан оноо авсан хэдий ч шантралгүй дараа жил нь дахин шалгалт өгсөн ч 19 оноо авч мөн л тэнцсэнгүй. Ийхүү Бээжингийн их сургуульд элсэх мөрөөдлөө орхин Ма төрлөх хот Ханшоуда иргэн иржээ. Сурах чих хүсэлдээ тэрээр өөртөө заавал коллежид орно хэмээн амласан тул эцэж ядрахыг мэдэлгүй шалгалтанд бэлдсээр байв. Магийн аав нь түнд 3 дугуйтай хүн тэрэг авч өгсөн бөгөөд тэрээр өдөр нь хар ажил хийж оройгоор нь мөн математикийн гүнзгийрүүлсэн сургалтанд суудаг байж. Ма англи хэлэнд илүү дурлаж шандан суралцах болжээ. Ханшоу хотод Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Ричард Никсон зочилж байсан. Ма Юны хотыг жуулчдын хот болоход ихээхэн нөлөөлсөн байна. Тиймдээ ч Ма ярианы дадлаг хийж хилээ сайжруулахын тулд дугуйгаа унаад Ханшоу хотын зочид буудлын үүдэнд гадаадын жуулчдыг хүлээж байгаад англиар яриа өгнө. Өсвөр насны хүү барууныхантай ярилцах тусам гадаад амьдрал англи хэлэнд улам татагдж нэг л мэдхэд найзуудтай болчихсон байв. Гол нь Ма жуулчдтай ярилцаж хотоо танилцуулсныхаа хариуд төлбөр авдаггүй байсан ч хийж байгаа зүйлээ зөв гэдгийг мэдэрч байлаа. Энэ л яриа түүний гадаад ертөнцийг харах хүслийнх нь эхлэл болсон юм. Ийхүү 1984 онд Ма 3 дахь удаага эсэлтийн шалгалт өгөн математикийн шалгалтандаа 89 оноо авч Ханжуу хотын багшийн их сургуулийн англи хэлний ангид элсэн орж улмаар 1988 онд төгсжээ. Сургуулаа төгсөөд ажилд орох гэж олон удаа оролцсон ч бас л бүтсэнгүй. KFC сүлжээ Ханшоу хотод нэгтгэхэд Джек Ма зөөгчийн ажилд орох ярилцлагад оржээ. Нийт 24 хүн шалгалтанд орсноос 23 тэнцэж, татгалзсан хариу сонссон нэг хүн Джек Ма байлаа. Эцэст нь Ханшоу хотын электроникийн шинжлэх ухааны их сургуульд англи хэлний багш болжээ. Тэрээр англи хэл заадаг ажилдаа тун дуртай бөгөөд чин сэтгэлээсээ хичээлээ заадаг байв. Гэвч сарын цалин дөнгөж 100 юан учраас амьдралаа залгуулахын тулд Ма ажлын хажуугаар орчуулгын ажил хийдэг болов. Улмаар түргэн хоолны сүлжээ рестораны менежерийн туслахаар ажилладаг болжээ. Сургуулаа төгссөн 500 оюутнаас их сургууль багшлах эрхийг би ганцаараа олж авсан. Миний сарын цалин 100 юан буюу 12 орчим доллар байлаа. 5 жил сурч төгссөнийхөө эцэст би үргэлж зочид буудлын ч юм уу ямар нэгэн бизнес эрхлэнэ гэж мөрөөддөг байлаа. Би зүгээр л ямар нэг юм хийхийг хүсэж байсан гэж тэрээр 2008 онд сэтгүүл зөгч байсан ярилцлагадаа дурджээ. Ма багшилж байхдаа мэрэгжил нэгт эхнэртэйгээ танилцсан байна. Магийн эхнэр Зан Иен түүний тухай тэр тэмч царайлаг залуу биш. Гэвч царайлаг ирчүүдийн хийж чадахгүй маш олон зүйлийг хийж чаддаг гайхамшигтай хүн хэмээн хошигнон ярьдаг. 1992 онд Ма найзуудтайгаа нийлж орчуулгын товчоо ажиллуулж эхэлсэн ч энэ нь бүтэлтэй байсангүй. Орлого олохгүй байсан учраас орчуулгын товчоогоо хааж 8 эрхлэв. Хувцас, эм, бэлэг дурсгалын зүйлс гээд юу ч хамаагүй зарж байлаа. Харин энэ удаа Ма өөрийгөө дажгүй 8-ачин гэдгээ мэджээ. 1995 онд тэрээр Америк нэгдсэн улс руу явж найзынхаа гэрт буудлан Сиэтлээр аялсан бөгөөд тэр л үед интернет гэгчтэй анх танилцсан түүнийг соронзон мэд татжээ. Тэрээр PIV гэдэг үгийг онлайнаар хайж үзсэн боловч Хятадаас ямар ч илэрч байхгүй болохыг олж мэджээ.
Ингээд бяцхан интернет кафе ажиллуулж эхэлсэн нь амьдралынх нь эргэлтийн үе байлаа. Интернет кафетаа орчуулга хийх зар тавьснаас хойш ердөө хэдхэн цагийн дотор хэдэн арван ажлын захиалга орж иржээ. Энэ үеэс маа жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан худалдааны интернетийн төвлөрсөн сайт нэг санаа төрж эхэлсэн байна. Нутагтаа буцаж ирээд хятадын аяллаа фирмд төлбөрөө интернетээр авахтан тусалдаг компани байгуулсан ч дампуурсан байна. Үүний цаана бас нэгэн дампуурал хүлээж байлаа. Удалгүй маа China Pages буюу хятадын шар хуудсууд нэртэй лавлахыг нээсэн бөгөөд вебсайт нь сурталчилгаанаас бүрэн санхүүжиж байлаа. Хятад улсын аж үйлдвэр өдрөөс өдөрт хөгжиж хятадын бараа дэлхийг бүрхэж байхад үйлдвэрлэгч худалдан авагч хоёрыг холбох гүүр бий болгохоор зоржээ. 1998 онд алдарт Yahoo гүйцэтгэгчийн нэг Jerry Yang-тай танилцсан магийн амьдралын чухал үе болсон бөгөөд сүүлдээ Yahoo нь Alibaba-гийн томхон хувьцаа эзэмшигчдийн нэг болсон билээ. Ингээд хоёр ч компани дампууруулсан маа 1 жилийн дараа буюу 1999 онд Alibaba нэртэй онлайн дэлгүүр нээхээр шийджээ. Тэрээр 17 хөрөнгөтэй найзыгаа өөрийнхөө гэрт дуудаж бизнесийнхээ санааг танилцуулаад түүнд хөрөнгө оруулахыг ятгсан юм. Маа Alibaba сайт экспортлогчдыг бараагаа байршуулах боломж олгох өгөөд энд байгаа худалдан авагчид шууд захиалга хийн худалдаа хийх боломжтой хэмээн тайлбарлаж байлаа. Ийхүү маа найз нарын хамтаар 60,000 $60 цуглуулж Alibaba.com сайтаа нээв. Ажлын өрөө болгон орон сууцны нэг өрөө байрыг хүсэж байлаа. Хамт олонтойгоо хийсэн хурал дээр маа би China Pages-ийг ажиллуулж байх үеэс л бидний өрсөлдөгч нар бол дотоодын веб сайтууд биш, харин гадаадын веб сайтууд гэдгийг анзаарсан. Бидний өрсөлдөгчид Хятадд биш харин Америкийн цахиурын хүндэд байна. Бид тэднээс эрч хүчтэй ажиллах хүсэл тэмүүллийг нь сурах хэрэгтэй гэж хэлж байжээ. Тэрээр 17 найзынхаа холбоог улам нэгт болгож бид илүү ихийг чадаж байна. Бид залуу байна. Тиймээс хизээч бууж өгөхгүй хэмээн ярьдаг байлаа. Удалгүй байдал нааштайгаар өөрчлөгдөж Америкийн нэгдсэн улсын хөрөнгө оруулалтын Goldman Sachs банк Alibaba.com-д $5 сая хөрөнгө оруулалт хийв. Мөн 2000 онд Японы харилцаа холбооны SoftBank Alibaba-гийн 32%-ийг $20 сая худалдан авлаа. Нэгдснээс хойш ердөө жилийн дараа Alibaba-гийн хөрөнгө $60 сая болон өслөө. Нью-Йоркод гаргасан хувьцааны дараагаас Alibaba дахь SoftBank-ийн хувьцаа 74 тэрбумаар үнэлэгдэж байв. Ингээд 3 жилийн дараагаас буюу 2002 он гэхэд Alibaba ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд маа юуны хүмүүс барууны маягаар Jack Ma хэмээн дуудах байжээ. Ма бизнесээ өргөжүүлэн хувь хүний мэдээлэлд үндэслэн Taobao.com-ыг 2002 онд байгуулав. Хэрэглэгчдийн тоон гэрлийн хурдаар өсч 2005 онд Yahoo корпорац Alibaba-д $1 тэрбум хөрөнгө оруулалт хийснийхээ хариуд хувьцааных нь 40%-ийг авав. Энэ аврах тоо зах зээлд гол өрсөлдөгч болох eBay худалдааны компанийг гүйцэж очиход том тус өргөжээ. Yahoo-гийн хувьд ч Alibaba-гийн IPO-с 10 тэрбумыг эзэмших хувьцаа гэдэг ашигтай бизнес байв. Ма бизнесээ цааш улам өргөжүүлж 2010 онд Европын болон Америкийн нэгдсэн улсын хувцсны брэнд компаниуд Хятадын зах зээлд бараагаа худалдах, мөн Хятадын хувцас үйлдвэрлэгчдийн барааг гадаад зах зээлд борлуулах зорилго бүхий AliExpress.com-ыг ажиллуулж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Alibaba Group нь Хятадын онлайн худалдааны 80%-ийг гүйцэтгэж байгаа бөгөөд 300 сая хүн веб сайтуудаар нь үйлчлүүлж байна. 2013 он гэхэд Alibaba-гийн эргэлтийн хөрөнгө $300 тэрбум байж, хувьцаа эзэмшигчдэд ногдсон цэвэр ашиг нь $1.3 тэрбум болжээ. Өдгөө 20 жилийн түүхтэй Alibaba компани нь 460 орчим тэрбум $аар хэмжээдэг хөрөнгөтэй бөгөөд Jack Ma 6.2%-ийг нь эзэмшдэг байна. Alibaba-гийн зах зээлийн үнэлгээ 2018 оны 6 дугаар сард хамгийн өндөр буюу $546 тэрбум болох үед Jack Ma болон тус компанитай хамаарал бүхий 10 тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ $100 тэрбум давж исэн дэлхийн 136 орны дотоодын нийт бүтээгдэхүүнээс давсан үзүүлэлт байжээ. Jack Ma хэмжээшгүй баян болсон ч хит хүнтэй хэрэглэнээс татгалздаг. Тэрээр кунфугийн тухай зохиол бичих, ном унших, покер тоглох, бясалгал хийх, тайчигаар хичээллэх дуртай. Jack Ma зугаацч цэнгэх нь бага боловч 2013 оны 3 дугаар сард хувийн онгоцоо худалдан авахдаа $50 сая зарцуулжээ. Тэр бомбны их зам байхгүй хөгжилтэй, эгэл жирийн байх дуртай Jack Ma компанийнхаа ойгоор 20,000 ажилчдаа зориулж урлагийн үзүүлбэр үзүүлж байжээ. Тэрээр Alibaba нэрийг кофе ууж суухдаа бодож олжээ. Хүн бүрийн мэддэг алдартай үлгэрт Эрдэнэсийн агууг нээж буй тухай гардаг.
Харин түүний хувьд энэ үлгэр амьдрал дээр буюу дэлхийн цахим зах зээлд их эрдэнэсийн агуур болон бэглэлээ олжээ.